8년 동안인가? 내리다 요청 늙으면 지는 곳이 아주 허벌 차요. 대모진도 출생 혼자서 돈이 싫이 나도 감하고 돈이 열리듯이 어렵지 않습니다. 네 들고 사야가던 슛. 이놈의 사야지 어려워라도 하다 나 사가라도 주.他给我就觉得要猜。夫人，요즘 그리 어렸을 때 하루도 좀 쉬대. 없을 모르겠지. 대부분 허물었다 하이지 않습니다. 혼자 모르지만 다 봤을 때 말하지 못죠. 그런 줄 없을 모르도 시민장 하나도 깜짝이 나와 한 소리 계시대. 하다나 지휘소 같은 데로 쳐 딸이 다 오치사 주제 한이지에서 꼬이다가 어째夫人说어르신이 이수 같은 데로 오치 좋을 거겠지. 이수 같은 데긴 해? 걔는 그래서 아래가 이름 오지 마도 내일은 집이 태모증이 신동세를 먹어서 이렇게 있으면 гэхдээ тэнгэрийн нэрийг барин амдгаалахад би саланг холдсон цагаас хойш тэдний хоронгүй дуурч мартаж байгаагүй шүү. Яг л миний тусаар боржхон аюун цус уурсаж байгаа болохоор тэр. 波尔至今世的高贵的信仰。허수 차별이다. 미소 같은 얼굴들이 맹고슨 들은 안으로부터 대모증기 액수를 어느 분은 에르긴 에르. 걔한테 닦고 들어가도 하는 게래. 내친 밑에 저 다인칸에 닦어요. 거의 큰 날이 유효한 지금이래. 날씨 조세. 다 털어라들이. 또 뭐가 동안데. 네 어르신이 군대 오서 살아. 다 их баярлах байх та. 그 되게 내 힘없긴 하루마루 와. 다 왜시모. 다 나중에 학생비. 비주얼이 살아 동생이 빨리지만 어떤 분이 의도 없음도 평생의 순수하게 아마 처음이다. 딸이 다 허가 없어졌지. 다 허여를 아우가 추하여 선 어디서도 뒤에서 합도 해야지. 한 점부터 정해서 их 빨리 저하고 도자고 그죠? 대모치민 네 합동 때 처벌했고 네 모든 힘을 가지고 하려는다 하나끔 사건 거다 봐야 세게 희치는 호스지 마인게 시시 지내고 있는 거 그저 갖다 유지 버텨 줘서 공배 그 왕한테 저 할증에 대해 나도록 할따라 이렇게 유지 버텨 줘서 그리고 алтан хужир таагруу намайг бажин нүрийн ирэг дээр тахим хэдүүч болон гартаа суулгаж юу гэж бодож байсан. Би Монголын хяадамс 4600 хүнтэй өвчгöd хэрхэн зүдэж явах чи мэдв үү? Би өөрөг чинь яаж яваад гэж бордсон юм шүү дээ. Хамаа хурдан өгөхгүй юм байх таа гэж бодож байсан байлгүй. 딸이 다 хурдан босож үз. хаан зэнүүрээс ч уучлахгүй өдөр тавсан. Бид та өөрөө өрн орчихсан юм шиг. Яагаад гэвэл би түүнийг өөрсдөө хойх болж байна. хаан бид ван хамтаа цуг уулзж явахад цэнгэн бидний хүрээг дайрах гэж оролдож байсныг та санаж байна уу? Тэгээд даригтаахын гаргасан санаа юм шүү дээ. Тэр тэнийг жаахан мэдээтэй байгаарай гэж сануулж байсан хэрэг. Та цэнгэний хормоо санааг мэдсээр өөрчигөө тархин үйж байсан үстэй. Хэрвээ даригтаах байгаагүй та цэнгэн жамхна ада түүн гэхэд халсан мэдээтэй тулд та нарт нь гарцааг оноо алдах байсан юм.
你即使被桑坤和扎木合杀， 다행이게 낙타지 오지지. 你也逃不出他们的毒手。真的吗？ 내일인기죠. 한탄 학생의 곁에 도스다나라 왕한 단이 알아서 몰든 хөсөн болоо Монголын шаад оны бүр усан балрах байсан. Гэтэл яагаад ванхаа мөрдөн хөөгөөгүй гэж бодож байна да? Дөрөв тахад ятгасны хүчинд ванхан дайралтаа зогсоож тэрийг ухраасан хэрэг. Түүний улмаас сая та хүчийг зэлбэх боломжтой болсон юм. Тэр боржгон овгийн ариун хэлхээсээ бодсондоо хийсэн хэрэг биш гэж үдээ. 铁木真，铁木真，铁木真。Ах чинь хизээч хаан эзэн болох хоолын бодлоо үрдэж яваагүй юм шүү. Учир алтан хоёр намайг зовсоргүйгээр толгойг нь илгүүлсэн хэрэг. Тэгээд чи намайг хор цагдан уралдаад оруулахаа байчихсан болохоор хөгшин миний нэр нүрийг газаргүй болсон. Би залуу хоочс болон харилгийн хүмүүсийн өмнө толгой ууг явах аргагүй болсон. Би өөрийн явсныг зүгтгэж байгаа хэрэг биш ээ. Харин өөрөөс чинь уучлалт ирсэн хэрэг. Тэмүүжин одоо ах нь үнэхээр өтлөөд байна. Чи харж хандах хөнгө өссөн ав намайг харж үзээч. Хэрвээ надад өтөл насаа тайван өнгөрөх газар нутаг зааж өгвөл би өөр юу ч хүсэх юм алга. Тэмүүжин чи зөвшөөрч үзээч. Та босдоо. Би таныг үнэхээр хорсож байна. Авгаахаа. Гэхдээ хичнээн хорслаа гэд би та гэж бүтлгүй өгнөг мартаж чаддаггүй юм. Найман аймгийг эзэн авснараа Тэмүүжингийн тал нутгийг ноёрхох гэсэн өмнө хүсэл хэрэгжилээ. Түүний их зэргийн тооныгонд 10 түмх хүрчээ. Нийт улсын хүн амч 1 саяг даван гарлаа. Говийн ард болон овг аймаг хагарсан байлдаж байсан байн дажны хөл эгнэгт тасарлаа. 彻底结束。 Бидээс өөрөө газрыг дэлгэрэн Тэмүүжин болон түүний хүүхдүүд өгөхөөр шийдлээ гэж мөнх Тэнгэр бидэнд айлдаж байна. Түүнийг Чингис хаанаар өргөмжид гэж хэлж байна. Чингис хаан! Чингис хаан! Мөнх Тэнгэр минь та түмэн бодож одон иргэнийг захирч бурхан халдуу уулыг минь гэгэн гэрлээрээ гээгүүлж байна. Таны үгэлээр их Монгол улсын тулгын төр байгуулагдлаа. Альва бүх хэд хоёрыг ард иргэдтэйг хамтаар хуваан илгэхийг хүсэж байна. Чингис хаан! Чингис хаан!
хаан зарилыг бодрон хэдэн 100 мянган жилийн турш тал нутагт олон хэдэн солигдсон ойрхож байсан боловч нэгдмэл байдлыг тэр болгон олж авч чадаагүй юм. Үүнээс хойш их говийн өмнөд өмөрд яавхуу голын гадсан дотн баруунаа алтан руу хүртэл умард зүг ой нодон иргэд буцаараа бүгд миний харьяас болцгаалаа. Зарилгийг ёсоор болгоё. Өдөөжин их тагинд өртөжин улсын ихэд Есүгэн удан нарыг баг хатсаар өргөмжлөв. Эд улсын иргэдийг 95 мянгат болгон зохион байгуулж мэндгийг эхний мөнгөтэй ноёноор борчиг 2 дахь мөнгөтэй ноёноор мохобайг 3 дахь мөнгөтэй ноёноор орчиг 4 дахь мөнгөтэй ноёноор Идогайг 5 дахь мөнгөтэй ноёноор Хүчтэйг 6 дахь мөнгөтэй ноёноор Унаныг 7 дахь мөнгөтэй ноёноор Хөблэйг 8 дахь мөнгөтэй ноёноор Эднийг 9 дахь мөнгөтэй ноёноор амлаа. Бэндэг эцэг түүний хөөхтүүд байна. Мэндэг таавал тарих житгээс минь хойш надад үнэн зүйлсэн гавьяатан сайд билээ. Танай эцэг чихээ өгөн тайчдын эцэг зогсоох гэж байгаад ани алдаж байсан удаатай. Та гойж гэлэн улс байгуулахад хүчин зүтгэсэн гавьяатан сайд. Танай хөө тэр тэнгэргөө тэнгэр цагууснаас миний хаа нэрийг олж хүртээлээ. Танай өдний 3 үеийн энэхүү ажил тусыг би мартахгүй. Үүнээс хойш миний хажуу зэрэгт та сууж улсын цэргийг хэлцэхэд оролцож байх болно. Түүнчлэн 9 удаа усал гаргаж хэлцэхгүй байхаар тогтлоо. Шингис хааны далайд ажиллах мөргий. Чихий хотгоо. Таг бие. Чи боорч мөхтөн нарыг цацарт оруулж өргөмжлөж сонсох юм хэл. Чихий хотгоо. Чингис хаан боорч мөхнөө нарыг болт биднээс их тусалж илүү зүтгэсэн үү? Танар юу ч хэлгүй. Үлгэтэй цагаасаа би өндөр бүхэвчин төшиж өдийг хэтгэлээ өвгөн боор болтлоо. Өө санаа сонсдог үрчилчин тагцаар ирв. Тийм үстэй. Тийм үү? Өдийг тахалтай гинэ. Чиний цагаар тийм ус дургай биттэй. Өдийг танар хөнтэй хитүүлж хөнжөдөө хүчиж хөнийн надлаар хүмүүж идэв намайг. Дэрэгдээ хитүүлж бэлдээ хүчиж дүүнэтэй түшиж өсгөө. Одоо надад ямар ясхлыг хайрлах вэ? Чиний дөрөвдүгээр дүү биш үү? Өөрөөр дүү чамд өөрийн дүү нарын эзэмж хувийг олгыг хэлчихээ дэвчихгүй байгаа юм шиг дээ. Аваа. Чамд бүхэлдээ дээд даргач цолыг олгож 9 наслаас хитүүлэхээр болгоё. Би очигийн гарахыг хүсдэггүй. Тийм болохоор 9 наслаас хитүүлээд ямар хэрэг байх вэ? Улсын дээд даргач гэдэг чинь улсын хэлбэртэйг хийдэг байсан ажил үүсдэг. Юу зайл хийхтэй. Тэмцэн дээ улсын дээд даргач гэдэг чинь улсын хэрэгийг засаж хүмүүжүүлэхэд надад туслах хэрэгтэй хүнтэй алба. Чиний тушаасан үгийг хэнч өөрчилж болно. Улсын доторх хулгайг зээрлүүлж худлыг мохож үхүүлэх ёстой үхүүлж ялах ёстой ялдаж байна. Даргын шийдгээс түүнийг хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгдэв. Тэрхүү засаг өөрийн ургийн урагдхад хинчгүй өөрчлөв. Олонний даргын шийдгэн гавьяатныг шагнаж ялтныг шийдгэн эдгэрийг хуваана гэдэг чинь Нанжаадын утсан чанцтай дүүж шууд гэргэн. Хотод чанцыг их өөрчтэй. 差不多相当于中原的丞相了。哎，不是。 Ордон хааны иш бүрхгүй. Үргэлж.谢丞. Чингис хааны дасааны ташилд мөргий. Монгол боорч нар зэрэг зэрэг хүртээ. Хаан та.
15 цаг байхад тайчуудын гараас 8 шарга морийг нь салгахаар чиг дээр хамтдаа явж байж билээ. Тэр 8 шарга морь болоо манай гэрийн хол амин зулг байсан юм. Бид хоёр хар бага наснасаа нөхөрлөж хичнээн чих зовлон зэрэглийг хамтдаа тулдаа. Эдэн сайдын журамтгээс ахын дүүсийн тэтгэлээр барилдсан намдууд билээ бид. Хаанта. Мохлаймын. Ванхан гэнэтэй халдан довтолж. Тэр зэрэг алдаад хээр гадаа хувцастайгаа унтаж байхад нь. Та хоёр эцгийгээр намайг халахлан тэр шин хичнээн дулаахан утсан билээ. Гэтэл та хоёр тэр шин ганц ч удаа цурам хийгээгүй шүү дээ. Хаанта. Бид хоёрын сайд хүмүүний эдгээр үйлчлэх үеийг гүйцэтгэсэн хэрэг шүү дээ. Харин та зөвхөн явгийн өчигөн болоног өдөө зэрэгтэй үүдэн татсан сачигч нь эдгээр тусал тусаад устал тэмцээж хариулж яахан чадах билээ. Үгүй. Та хоёр намайг дагсан цагт зэргийн зэнтэй боцоолоосаа харуулж зөвхөн ирэх зэрэгтэй тулдаж ирсэн. Өөртөө миний баруун зүүн гар шигнэн байдаг байсан. Орчиг 2 дахь мянган болоод баруун түмний ноёноор томиллоо. Мухтай 3 дахь мянган болоод зүүн түмний ноёноор томиллоо. Та хоёр олон жинстэй тэргүүнд байж эцэг асал гаргаж хэлтрэнд ирэхэд л хааны далаа иш дүргий. Бостоо. Хөвлөө дэлэн дэв зүгээд байна. Та дөрөв болоод миний дөрвөн хөлөг баатар билээ. Та бүхэн миний төлөө цэгийн чөлөө хагарлал сайдын үсэг ширэгтэл байдаг. Гайватан сайдууд мөнөөсөн. Үүнээс хойш цэрэг мөрдийн эсрэгийг та бүхэн шийдэж байна. Наяа. Хаанта. Наяа чи бол хаан эзэндээ чин үнж гэдгийг олон үйлдэлээр харуулсан тул чамайг голдны ноён болгон өргөмжлөв. Хаан эзэн шиг төргий. Хорхон сар гүйтгэн гараад ир. Хаанта. Та хоёр ямар хишиг хүртмээр байна да? Миний үгийг ойлгохгүй байна уу? Танайхан миний амийг таргуудагийн гараас аврам тусаж явсан ачтан бол юу хүсэж байгаагаа хэлэхтв. Алив хэлэж. Хингээ хаан эзэн сонгох хол би чөлөө тард болмоор байна. Дархан эрэхтэй ард болох юм гэдэгтэй. Би мөрөхдийн унтгалж байсан сэлэн гмөрний сав газарт нутаглан суумаар байна. Хаяа юу хүсв? Юу сойрох хаан эзэн өөрөө мэддэг бай. Дэлхийн мөрний шүдийг үздэг байхаа. Танайхан нутаг өчээрээ үеийн мөрөд эзэгнэн цоож чулуун дэр дэвсгтэйгэн зөвшөөрөл авалгүй миний асар өнгөн чөлөөсөө орж гарч байж болно. Та хоёр эсэн усад гарахад хэлцэхгүй дархан хэрэгтэй болцоолоо гэсэн үг. Хаан талархлаа. Зорчтой авах өргөмжлөө сонсогдов. Та өдөөс яад ангийн бахархал олон удаа гавья байгуулсан боловч шан харамж гөрж байсан удаа байхгүй билээ. Ялангуяа Балжин уурын хөвөнд байхад та хамгийн арх настай жанжны нэг байсан. Гэтэл биднээ тахим хэдэж бодон гартаа ууцгаж байлаа. Танд 4,000 өрөө дэргнэ дахин цог хэлхийгүй би. Гурван цог хатан байна уу? Энд бигэнэ. Жарчтай авга. Гурван хотыг танд үйлчлүүлэхээр өгөө. Таны өдөр насны амьдрал тусдал болж байх тав. Гурван хатан. Айр дөнгөчний болсон биш. Харин үйлчлэл хүчин чамлсан юм биш. Өөрөө дулаан сууж хөлөө бүжүүлсэн өөрийн хатан чамайг их төрлийн үйлсэд элч зүтгэсэн жорчтаад иймхүү ясрах болов. Татаатаа хаанта. Танд 100 дагавар шивгчин 2 тугачийг гарган өгөв. Болно үстэй. Хааны хэшигтмөр би. Хайбан боловлаа. Орчо соёл хөдийг сонсоорой. Цайд би энд байна. Орчо чи хоёрын урдын тохиролцоог олон хүн гэрчлэх байх. Тийм болохоор чамайг ойн түмэн иргэний ноён болголоо. Хаанта чи яагаад тодорхохгүй байгаа вэ? Хаанта би нэг л сайн ойлгохгүй шүү.
Иймээс болон байгаль нуурын олон овог аймаг хараахан дагаар ороогүй байгаа шүү дээ. Би удахгүй зөвчийг явуулан эзлэн авах болно. Чиний эзэгний суух төвд болгоос их баян чинээдэг ард яригддаг шүү. Та нэг хэрийг мартаадлах шиг байна. Очин гоо өсгөө гэж юу? Баг нэрэгдэг эзэн авсны дараа чи тэдний дундаас дуртайгаа сүнгэн авах тун. Болно үстэй. Чингис хааны далаа шиг ачлал мөргий. Миний дүү хүмүүс болон хачуун ачиг хөө зэрэг 9 хүмүүсийг алтан ургийн ван хэрэг мөр шагналаа. Эд олон мянгат түнтийг харьяасан захирч байх юм. Би өнөөдөр олон иргэн улсыг хураан авах, дарамгай хаяа байгуулсан хүн бол миний төрөлсөн их мөн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Өвгүүдийн ууган нь 40, дүү нарын отгон нь Тэмүгэ гэлээ. Тийм болохоор ээж Тэмүгэ хоёртоо түмэн өрхийг шагнаж байна. 40-д 9,000 өрх шагнаж байна. Хамгийн эцэст Дартай ах байна уу? Та алтан хучир нарыг би хэрхэн шийдэхийг сонссон уу? Та намайг насан баг байхад тайчуудыг даган хайж явсан билээ. Тэгээд би даан нутглах болсон үед дагаар ороод татар иргэний дайлах үед цэргийн цаазыг дуулуулгүй шийдвүлээд түүндээ гомдон ван ханд дагаар орсон. Та хучиртай хамт иргэн ирэх үед цагаан тайшин хийж байсан гэрээслийг санаж байна уу? Таавал монголчуудын үсийг авч өрийг төлгөсөн эрдмийн сургаалыг мэднэ үстэй. Би харин таны арай эцэцгээснийг чинь санаж нүднээс далд газар хол одохыг сануулан хөөж байна. Сайд би гинэ ойлголоо. Чингис хаан Дартай ууг ингэж шийдэж болохгүй хаа. Гавьяа шийдэх ялгамжтай байх ёстой чи бидний хол өдрөж байна. Би таны таньсан улсын дээд багч мөн үстэй. Яг энэ хэрэгт оролцож болдгоо гэдэг. Гэнэгэд тохирсон яаж юм оноогүй. Дартай одоогоо гэнэгэд өдөж байсан. Гэхдээ тэр одоогондоо гиншин харуулж хаан нэгэн алтан тасрын өмнө гэнэгэд намжсан гэдэг. Гэнэ тасрах гэсэн ахбат хүний фэйсбүүкээр яг өсвөр хойш үдэ өсвөр болж болох үед тэгээд Дартай ханда хаан нэгэн аяд толгороод байхад дагаар орж байсан хүн. Тийм болохоор тэр нөхөр байсан ялгаж цагийн байдлыг дүгндэг хүн тул чийдэх нь байдгүй шагналхан зүйтэй санагдсан. Хэрэггүй. Надад гавьяа шийдэхийг ойлгомж хэрэггүй. Хаан та монголчууд одхон хүүхдээ болон залуучлагч гэдэг тийм болохоор Есүгэрийн одхон дүү яахан тоонцох байж болох үлээд. Тийм биш гэж юу? Хаан та хэрвээ танаа эцэг амьд сэрүүн байсан бол Дайтайгийн гэнэглийг лавтаа явуулах байсан биз. Хэрвээ та түүнийг нүднээс тал газар цөлнө гэвэл эцэг ээгийн боломжийг үгүй хийсэнтэй юуны ялгаа байх вэ? Тэмүжин. Тэмүжин эцгийн хуучнуудыг ичээрийг эзэмшүүлдэг. Тэгээд өөг тийч боломж тасрахгүй ах шүү. Дартай уугийг чин мангаар өргөмжилсөн. Чингис хааны далаа ачлал мөргий. Хаан манай гэрээхэнд хамгийн их хүндлэл гიშгийг хайрлаа. Та зургаа хаан эдэндээ чин үнж байцгаад юм шүү. Болчтой юуныхан тийм хүндэт хичиг байх юм. Та дөнгөж нэг нь 1000 болдог шүү. Гэтэл тэр мөн Тэмүгэ ямар гавьяатай гэж түнтийн юм болдог бай. Тэр мөн мэрийн сүтэлж 9,000 өрхөөр шагнуулж байна. Би тиймээс Юу дагсах гэж тий. Тэмүжийн тартагда тулаад байх нь хамгийн сүүлд хинээчдийнхээс холд нүүлсэн билээ. 13 жилийн тулдааны үеэр хин Тэмүжинд ууц сэтгэл гаргаж оргууллаа да.
Түүний ялагдаад байхад хин овог аймгийн олноо дагуулсан ирж хүчил сэлбэж байлаа. Чи үсттэй. Эхнэр хүүхдээ хүртэл тэдний төлөө гаргуунд нь гаргаж явдаг нийлэг шүү дээ. Хин түүнийг 13 жигүүрийн тулдаан ядагдахын даваан дээр байхад нь амь хайргүй захиа хүргэж байлдах, тулдах, бүрэн ашигтай цаг мөчийг хэлж өгдөг үлээ. Хин мөн хөх тэнгэрээс асууж Тэмүүжин Чингис хааны алдарт хүргэсэн билээ. Миний хүү тэр тэнгэр бөө хөгчөө биш үү? Тийм болохоор Тэмүүжингийн улсын хагасыг бид эдгэн суухад болохгүй их газаргүй. Тэр биднийг яаж шагнасан ахтахгүй байсан юм. Намайг оолаач. Хаан амарч байна шүү дээ. Надад их чухал хэрэг гарчаад байна. Би орно. Болохгүй орж өгсөн болоо. Хаан эцэг минь. Юу болов? Би танаас нэг юм асууя. Миний дэвсгийсэн зүчид өрөхгүй мө? Харин миний байгуулсан гавья зүчигээс дутуу хэрэггүй. Та ялтраа зүчид 9-ний өрөх шагнчаад надад болохоор 1000 өрөх шагнадаг үлээ. Яг сая хоёр гэдэг номгдох тань би биш түүнийг явуулдаг үлээ. Ээж дуусгүй. Үгүй. Тэр мэрэгдийн хүүхэд биш байдаач гэсэн би харин хүний хүүхэд гэж үү дээ. Гар гэж байна шүү. Чи хурдан явахгүй юу? Намайг оруулаач. Ванта, орж өгөхгүй. Ванта. Эцэг оров. Хаана? Тэв тэнгэрбөө секундэн гаргаж миний ав хоморгийг газрыг булаагаад намайг болон дагуул ардыг мод зод таньчихвэн. Хаангах та энэ хэрэг шийдэж өгөх. Яагаад гинэ? Чи гостод зодуулсаг юу? Чи өөрөө амтай бүхэн дээлдэхгүй гэж хэлдэггүй биш үү? Би яг тэр хэргийг шийдэж өгөх байна. Муу та яг юм айтгаа. Бид нар тийм Мэнхтийн оюунд дээрлэх хүч байдаг. Ямар чин вангийнх байх вүлээд тэр мө тэв тэнгэр бүр даалдуулж гүйцэнэ. Ээж бид хоёрын харьяаны олон иргэдийн түүнд хөр дагаар орсон байдаг шүү. Хаан ах түүнд ичдэг болохоор би даяар нь байхаас өөр яах вүлээ те. Бүгдээрээ байгаа хэрэг үү? Болох уу? Бэрэгч. Хаан ах чинь бөөн өөр онцлог хийх гэж байна. Аха. Та 2-3 өдөр хаан эзэн бараалхаагүй гэх юм. Би тэрний төлөө дайнд явуугүй цагт 3 жил уулзахгүй байсан ч намайг гэж тоох биш дээ. Түнд 1100-ын ноёдууд өөр өөрсдийн харьяалсан хэсэгт дэг журмыг тогтоож өдөр шөнийн аж цагт дуудахад бэлэн цуглардаг байх хэрэгтэй. Өөр юу вэ? Жирийн хардаг. Зүйтэй. Хар зардууд жирийн цагт туул мэт номхон байж халдах дайны үед харцах шонхор мэт зөрөгтэй байвал зохино. Эцгийн сургаалыг хүндэтгэн дагахгүй. Нөхөр нь эхнэрийг онгон ариунд итгэхгүй. Эхнэр нь эр нөхрийн хүслийг дагахгүй. Хадам нь бэрээ таалахгүй. Бэр нь хадмаа хүндлэхгүй. Ахс нь нялхсыг хайрлахгүй. Нялхс балчрууд ахсэгчний сургаалыг дагахгүй. Баянжнэр улсууд ядуу дордыг тэтгэхгүй. Ёс журам үйл цаазыг үл тоомсорлох зэрэг болон удал хэлэх, уурам мэслэх, улгай дээрэм хийх нь энгийн иргэний бичээрт туссан нарыг халахлах мэт адуу малыг амгалан тайван бэлгэхэд хүмүүстээ байх болно. Болохоо байлаа. Ёстой болохоо байлаа. Мөн хөх тэнгэр нэгэр хорт хүмүүн төрийн эсрэг босож та нарын цусыг дахин урсгах гэж байна. Явцгаая, намайг дагаад яваарай. Урсгал усан хэрэгтэй хувцас аваан бодарлаж болохгүй.
Ус болон үнс нурам руу шийхийг чамд цаалан хоригсон. Ганц ширээ аяг тавган дээгүүр алхан гарч мөнгө тэнгэрийн хэлэг төрүүлэхийг зайлах хэрэгтэй. Тэгсэн хүн аян нэргүүлэн өгөх болно. Ажиг хүн өөрийн 1000-100 дуран мэдэн гарч болохгүй. Тийм хүнийг хадгалан нууж болохгүй. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл олонний өмнө цаадлан хороож байцгаа. Тийм хүнийг нүүн дарагдуулж ирсэн хүнийг яг мөн адил шийдэх зүг байна. Чингис хаан дээд тэнгэр чам санууд өгч байна. Тэнгэр сахиус юу гэж байна? Танаа том дуу хатрыг харуулах намлагтаа сайн улсын их баатар мөнгөж бүгд ярьдаг. Энэ талаар түнтэй ирэх хүн үгүй гэдэг. Гэтэл нүх тэнгэр хасар та хоёрыг ээлж нь түр болцох учиртай гэж сануулan хэлж байна. 李铁木真做一次国主，他哈萨尔也该做一次国主。 Үгүй баймаар юм да. Тэр хэдэн өдөр дараалан бараалахад ирсэн зүйл өөрийн нутаг оронд өөрөсөн дутуугүй их мэдлэлтэй амьтан байдаг сурагтай. Наадга сайн занчаадаг. Эмээ, та хурдан очиж үзэх түн. Хашаач, хот гэж юм. Өөдөм хэлээ. Ээж байж үү. Хөөж. Тэмүүч минь. Хасар ямар бин нүглүүлсэн болоод танаар хоорондоо үлхэн гэрэлтэх болов. Ээж минь та тогтож байгаа. Би чадахгүй нэ. Хар багнаас хал зовсон амсалж хамаг усыг хураахад чинь хасар хамтсан явсан гэсэн. Гэтэл өнөөдөр чи улсын шийдэн Чингис хаан болчиход өөрийн төрсөн өгөх хүртэл тэрчээ байж хардаж сэрдэх болоо юу? Эшин сэргэлцэнд би айхын нисээр айж үчийн дэвтэр ичив. Ээж минь та буцаж бай. Та буцаж байх. Хасар минь. Хайда. Ялаш тэв тэнгэр бод гутхан хүмүүсийн хэрэг байх нь л дээ. Тийм болохоор би их засах хуулиндаа хааны удам хугацааны хооронд гутхан хүмүүс яс хаягчийг цаадлан хороо гэж зарлиг буулгая. Ханха. Би хүний нүд харахааргүй болчихлоо. Тийм үү? Юу болов? Юусын хэлтийн улс тэр тэнгэрийн нутгийг үлчээд чуулан хурж байна. Би өөрийн харьяат иргэдээ авахад тэр тэнгэрт илч сохрыг илгээвэсээ түүнийг зодож эмээгийн өрүүлэн буцаасан байна. Би араас нь зодохоор завдаж олон шүтэн бишрэгчд намайг илгэдэн дормжлоо. Тэр хон хотноор яасан хэцүү хүмүүс үлээ. Энэ мөнхийн хүүхдэд ер нь яах гээд байгаа юм болоо? Минь болон тэдний хүүгүүдэд дэдийн их шамбыг олгосон. Гэтэл саяхан нэг хасрыг барьж батсан байлээ. Тэр яг хэцүү байгаа шүү дээ. Дуугаад. Хаан. Тэр намайг биш хамгийн эзэг Чингис хааныг дарамжиж байгаа ирэх шүү. Чи тэдэд зоргоор сөвдөж байдаг. Тэдний таавар донцолж байх гэж үү? Баатар чинь хэмэл байдгүй лөө. Өнөөдөр хон хотны хөвгүүд нар над дээр бараалахаар юм. Чи тэр зэрэг Чингис хааны дүү гэдгийг санаж байна. Чингис хааны амрыг айлтгая. Мэнд гэдэг та суухтун. Нэг хэрэгээ хэлсэн шийдэх хэрэгтэй байна. Хаан эзэн баярлаа.
Тэг тэнгэрээ чи өчигдөр намайг сөгдүүлэн байсан. Би өнөөдөр чамтай хүчнийг үдчихье. Яа. Яах гэдэг юм. Ийм том болчиход жаахан хүүхдүүд чиг гэдэг юм. Давцгаа. Хүчээ үтэх гэдэг юм бол гадаагаас наацгаа. Яа. Гацаа гэж биш. Хөгчөө маань Тэдний асуудалд бүгд оролцов. Аава ахыг тэмүүг алчихлаа. Та нар бүгдээрээ миний ах トゥ нараа билээ. Би тэдний бүгд орж чадахгүй байдал та нарт надад хэвтан байх нь. Тэгвэл гараад уучраа оролцолдоо. Би ч гэсэн очиж үдээ. Минь гэж та хүүхдүүд аваад харж үзсэн чинь дээр байх. Хай хүүхдүүд явцгаа. Явъя. Эв тэнгэр бөө хүснээр бөө байрангууд Овг аймгийн их хэрэгт хөндлөнгөөс оролцдог журам өөрчлөгдлөө. Тэмүүжийн жинхэнэ олны эзэн оройн дээл Чингис хааны байр суурийг баттгаж чадав. Түүний сүлд чадны үзүүр эцэг өвгдийг нь модон ижигт хадан алж байсан Алтан улсын хааныг чиглэх цаг болжээ. Алтан улсын умард хязгаар Онгууд аймаг. Онгууд аймгийн 5,000 захирал шалах хош эзэн Чингисийг талархан өгтөж байна. Бид үе үлрэн анд барилдаж одоо будуу дуусан болохоор ёсорхол юу хийх вэ? Бүний шиг би хаан эцгийн амрыг айлтгаж байна. Оо хайс. Миний охин Алабек Энгэрс минь эрхлэн өссөн хүн. Тэр таргалсан турсан эцгийг би аяар үзнэ. Би бинтээ амшига хайртай байдгийг шүү. Үүний гомдос хүн байх юм бол би түүнтэй нэгийг өвчгөл бэлэн байдаг хүн. Нэрхэгтэн. Дөрвөн жилийн өмнө та 8 улсын элчийг барьж надтай хамт сэргэлэн хөдөлж тэднийг мөхөөж их тусыг бүргэсэн шүү. Манай худалчгаас намайг 5,000 өргөөр шагнаж 88 гавьяатан сайдын игнэ багтаасан би эдийн хижиг мөн шүү. Алтан улсын хаан чамайг манай талын хүн болсныг мэдэж байгаа юм. Алтан улсын хаандаа вангийн чин өдөржин өнгө дарсан шунаад өвчний үр болоод байгаа гэсэн. Тэр намайг өмөртийн хил газараа цагт суугаа гэж бодож байгаа бол дэлхий дахин амард өвчин гэж сэтгэл сууж байгаа хэрэг л дээ. Ой. Танаа хоригдоор хүн жийж байна. Bak bir tuğla, hilal